За Толлигийн нэг бичлэг олсон. Тэр бичлэг нь болохоор ингэж байна. How do I keep from being triggered гэдэг сэдвтэй юм байна. Санаа нь болохоор triggered гэхээр ингээд уур мороо барьж чадахгүй нэг ингээд гинт яагаад баригдчихдээ үе байдаг штэ. Тэр төвшин рүү ингээд яаж орохгүй байх вэ? Яаж нэг ингээд хэн нэгэнд ингээд гинт уурж муурлаад ингээд уураа барихгүй танихгүй ингээд яачих вэ? Одоо нөгөө юм дээр дочлуур дээр нь дарна гэдэг шүү дээ. Юу гэдэг лээ. Тэр талын юм нэрээ байх шиг байна. 16 минутын бичлэг байна. Тэрийг нэг сонсч очиж болох юм. Тэр сонирхож байгаа. Тэгийг та гоё уншаад орчуулад эсвэл англиар нь уншсан ч болно. Тэг гоё тэрийг үргэлжлүүлээд дэлгэрүүлээд ярьцгаая гэж бодож. Тэгээд төл хийдэг. My ego is really aggressive. It comes up without me knowing. Only after the ego is gone do I find out. How can I manage my ego sooner? Зайд нөгөө зааландаа ингээд хүмүүстэй том заална ингээд хүмүүстэй яриагаа хийж байгаа тийм бичлэг байгаа. Тэр нэг хүн асуусан юм байна л да. Тэр асуулт нь юу гэхээр My ego is really aggressive. За тэр асуусан хүний эго бол ингээд маш юу гэнэ л дээ. Aggressive гэхээр их ингээд амархан компьютер руу дайрчдаг, товтолцдог, хэцгийдөө нэг удирдах болдоггүй. Тийм төвшөнд эго ингээд байгаад байна гинэ. It comes up without me knowing. Only after the ego is gone do I find out. Тэгээд энэ эго нь ингээд зөвхөн тэр эго байсан байх гэдгийг мэдсийн дараа л It comes up without me knowing. Өөрт нь мэддэхгүйгээр гарч идэг нэ. Only after the ego is gone do I find out. Тэгээд эго нь гарч ид тэгээ алга болцсныхан дараа л би ингээд мэдчихэд байна. Тэгээ би яаж тэрийг ингээд яг гарч ирэхэд мэдэх вэ гэсэн утгатай юм шиг. How can I manage my ego sooner? Тэр нь бол ингээд эго нь ингээд маш хэцүү ингээд хорц ингээд компьютер руу дайрдаг жоохон хэцүү. Тэр нь гарч ирэхэд нь өөрөө мэдэхгүй байна л дээ. Тэгээд зэ мэдчихээн хэрэг эго гарч ирчээд эго ингээд байхгүй болцоо юм л би мэдээд байна. Тэгээд тэрийг би яаж урьдчилж мэдэх вэ гэж байгаа юм. That is not uncommon. За энэ бол нэг тийм ховор зүйл бол биш ээ. Дандаа хүмүүс тэр нь байдаг зүйл. There's probably more than you, the questioner, who has that, who experiences that. Тэр нь бол хүмүүст хөвчлэн гарч ирдэг энэ одоо асуусан хүмүүсээс ч илүү бас бусад хүмүүстэр гарч ирж байгаа. As more presence arises, so first of all, it's important to invite presence into your life. Тэгээд presence-ийн тухай нөгөө өөрийнхөө оршихуйд ингэж орж өг, сууж өг. Тэгээд яг одоо цагтаа байх тухай гэж байна. Тэгээд it's important to invite presence into your life гэхээр энэ одоо өөрийнхөө яг одоо цагтаа байгаа энэ одоо ажилтны түвшинд байгаа сэргийг байгаа энэ төлөв байдлаа өөрийнхөө амьдралд одоо уриалж оруулж ирэх бол их чухал байдаг. In ordinary situations, when you're not being challenged by another person, the anger mostly is probably with people or situations, but most situations involve people. So be present when you're out in nature. Тэр нь амьдралын энгийн мөчүүдэд тийм хэн нэг нь өөрөж ингээд дайраггүй топлоогүй ч юм уу ингээд хүчиж үзээгөө сориггүй ийм тохиолдолд энэ жоо урттай үйлбэр эхлээ сонсоод by not labeling things, by observing in that state of alert attention, and presence then emanates more and more through you. Энэ ухамсартай төлөв байдлаа ингээд өөрхөө
өдөр тутмын ингийн амьдралын цаг мөчид ингээд энэ төлөв байдлаа ингээд өөртөө байлгаад байх энэ төлөв байдлаа ингээд өөрийнхөө амьдралд илүү урайлж ингэж оруулж ирэх тэр нь бол их чухал байдаг тухай ярьсан тийм. Тэгээ ер нь бас ингээд байгаль байх үед их зүгээр байдаг. Яаж юм хэрэг ингээд байгаль байх үед хүний оюун янз бүрийн юмнууд ингээд шошго тэмдэг тавиад байхгүй. By observing in ажилт хийх боломж нь илүү байдаг. that state of alert attention, and presence then emanates more and more through you. Тэр өөрчлөлт чинь оршихуу тийм өөрийнхөө оршихуд ингээд яг оршин байгаа тэр төлөвд ингээд байх тусмал өөрчлөлт дамжиж тэр оршихуун төгжиэдэг гэсэн маягаар хэлж байна. This doesn't mean that necessarily you will, next time the ego comes up being aggressive, it comes up so quickly that you can't catch it in the moment. But as the presence in you grows, manifests more strongly, usually what happens is the time period that elapses after you've been taken over by anger gets shorter. Тэгэхээр энэ одоо цагтаа байх, оршууд дээр байх энэ үед энэ төлөвд байхад бол эго гээд гинт гарч ирээл тийм өөрөө чинь ингээд өөрт чинь танигдахгүйгээр ингээд гарч ирээд байх ер нь бол тохиолдол их бага байдаг. Тэгээд илүү ингээд энэ өөрийн одоо цагтаа байх энэ төлөв байдлаа ингээд өөртөө улам ингээд төлөвшүүлээд байгаад авахуд бол тэгээд цаг хугацаа өнгөрөх тусмал тэр уур одоо өөр чинь эзэмдэх цаг нь их ингээд бага болоод байдаг нэ. Until you reach a point where a few seconds after it's happened, you suddenly realize. Тэгээд ингээд тэр цаг ингээд бага болоод авах тусмал ихэнх тохиолдолд ингээд яг уур хуцаар энэ эгогийн янз бүрийн таньж чадах байгаа энэ тохиолдлууд бол хэдхэн секундын дараа ингээд тэр юм гарч ирсээ дараа хэдхэн секундын дараа л шууд тэрийг ингээд таньж чаддаг болдог нэ. Одоо энэ эго гарч ирсэн байна. Тэгээ эго явж байгаа гэдгийг одоо таних боломжтой болсон байдаг. It's happened again. Хaalдаг юм чинь ингээд энэ юм ингээд болоод энэ тохиолдолд тань гэдгээ анзаарах чадвартай болчдөг. Whereas before you might have needed several minutes or even an өмнө бол ингээд энийг таньж чадахгүй байхдаа хэд хэдэн минут бол болдог тийм 3-4 минут болж иж тэрийг одоо таних жишээтэй. Hour. In some cases заримдаа бүр цаг болдог. Зарим тохиолдолд маргааш өдрөнд хүртэл болж болдог. What was that? When you had a huge drama with somebody. Нэгэнтэй их том драма үүсгээд ингээд янз бүрийн хэрүүл маргаан болсон юм уу. Иймэрхүү байдалд бол дараа өдөр нь энэ юм иймэрхүү байдалд орсон байна гэдгийг таних нь бол одоо хэлбэг тохиолдол байдаг. Probably involving the pain body. Магадгүй зовлонд би энэ юмд оролцсон байх. Your pain body is probably predominantly has the anger vibration. Тэр зовлонд би бол одоо өөрөө чинь уурын тэр тавтамж хэлбэлцэлд гол байр суурь эзэлж исэн байж магадгүй. Dominantly. And pain body that is not recognized as pain body becomes part of the ego. Зовлонд би байна гэж харж анзаарч чадахгүй байх үед тэр зовлонд би бол одоо эгогийн нэг хэсэг нь болсон байдаг. In the same way that any thought that you completely identify with becomes part of the ego. Тэгээ юутай адилхан бэ гэхээр яг эгогийн бодлыг ингээд таньж чадахгүй байх үед яг тэр бодол бол одоо эгогийн нэг хэсэг нь болсон байдагтай адилхан. In the same way an emotion that you completely identify with яг энэтэй адилхан сэтгэлийн хөдөлгөөнөөр өөрийгөө бүрэн тодорхойсон байсан үед becomes part of the ego. Тэр өөрөө бол эгогийн нэг хэсэг болсон байдаг. Once you recognize the pain body as the pain body, then it is an energy field in you. Тэгэд золонд би байна гэж таньсан үед that still operates. Золонд би одоо өөрөө чинь дотоод би эрчим энергийн тэр талбарт байгаа гэдгийг мэдсэн үед still operates. Тэр эрчим энергийн талбай тэр юм ажиллаад байгаа гэдгийг бас мэдж байгаа үед. But strictly speaking,
it's no longer your ego. Тэр шууд утгаараа бол энэ бол эго биш ээ. Тэр юмыг ажигласан таньсан ба. Үед бол золонд би бол эго бол биш юм аа. Эго бол тийм. Эго өмнө нь бол байсан тийм эгогийн нэг хэсэг нь. Тэрийг ажиглчингууд тэр бол эгогийн нэг хэсэг байха болно гэж. Ego can only operate as long as you're unconscious. Тэр эго хэзээ ажилтдаг гэхээр өөрөө чинь одоо хонцгой төлөвд байх үед л ажилтдаг эго. So although sometimes people say to me, I'm able to observe my ego now. Тэр зарим хүмүүс надад ингэж юу хэлдэг гэхээр би ингээд эгогоо ажиглаад байна гэж хэлдэг. In the way I use the term ego, that's no longer true. Тэр миний энэ эго гэдэг үгийг хэрэглэж байгаа энэ утга нь бол тэр хүний гаргаж ирж байгаа утгатай бол адилхан биш байдаг. The moment you become aware of your ego, it's not really ego anymore. Тэр эгог одоо ажиглаж таньсан үед бол яг тэр ажил таньсан мөчөд бол эго байха болсон байдаг. It's not really ego anymore. Тэр эгогоо гэл таньж байна гэдэг чинь л яг тэр мөчөд бол тэр эго танигдж байгаа эго гэж байгаа зүйл бол эго биш болсон байдаг. It is still a behavioral or mental emotional pattern that эго биш тэр юу болсон бэ гэхээр зүгээр л энэ бол одоо өөрчлөн зан чанарын хувьд өөрчлөн оюун дээр сэтгэлийн хөдөлгөөний хэв маягийн төвшөнд гарч ирж байгаа тийм ямар нэгэн тиймэрхүү зүйл байдаг. Эго биш. It operates in you, but you are present when you know that there is this pattern operating in you, then you are not it. Тэгээд ингээд өөрөө ингээд ажилтны төвшөнд байх үед юуг мэдхүүхээр өөр чинь энэ одоо хэв маяг ингээд байгаад байна, ажиллаад байна гэдгийг нь pattern operating in you, then you are not it. Тэг яг энэ ажилласан үед бол энэ миний ажиллаж байгаа юм чиг би биш юм байна гэдгийг мэдсэн байх. It operates in you and you are the space around it, which is the consciousness. You know it's there. Тэг би мэдж гин гэдэг маань жоохон очир дутагдaltaй л гэж л юм байна. Яг юу явагдаж байгаа гэхээр энэ consciousness, you know it is. Тэгэд энэ ухамсарын хийж байгаа одоо эгийг таньж байгаа гэгдэж байгаа зүйл нь бол ухамсарын мал гэж гэсэн утгатай юм шиг байна. Одоо ингээд би эго ажилласан таньж гин гэж хүмүүс хэлээд байна гэсэн тийм. Тэр ингээд танигдж байгаа зүйл бол аль хэдийн эго биш болсон байдаг гэдэг дээр яриад байгаа. Тэгээд яг юун таниад байна гэхээр тэр өөрөө чинь тэр зан чанарын янз янзын хэв маяг тийм тэр төвшин ингээд ажиллаад байгаа юмыг таньж байгаа юм нь бол одоо ухамсар юм аа л гэж байна. Then before it was ego, yes. Тэгээ өмнө нь бол одоо ажиллагдахгүй байх төвшөнд байсан юм нь бол эго. But when you recognize it for what it is, it's no longer ego. Тэгээд ингээд яг зөвхөн эго байна гэдгийг яг л байгаагаар ингээд таньсан үед бол тэр бол эго биш болсон байдаг. Ego means unconsciousness. Тэгээ эго гэж юу гэсэн үг вэ гэхээр энэ бол ухамсаргүй төлөв байдал. Ego means complete identification. Эго гэдэг нь юу гэж юм гэхээр complete identification гэхээр эсвэл өөрийгөө бүрэн ямар нэг мар тодорхойлт. So whatever you recognize in yourself isn't identification гэдэг бас нөгөө юу гэж хэлж болно. Адилтгал, ижилсэл тэгээ ямар нэг юмыг өөрийгөө гэж бодох. Тэгээд whatever you recognize in you. Really ego anymore. Ямар нэг юм өөрт чинь байгааг ингээд ажилтсан үед бол тэр бол эго байхаа болсон байдаг. And so then as presence grows in you, you reach a point when immediately after this episode, pain body episode, anger episode has just happened. Тэгээд өөрөө чинь ажилтны түвшин ингээд одоо цагтаа байх энэ төлөв байдал чинь ингээд илүү ингээд хүчтэй болоод ирэх үед яадаг вэ гэхээр янз бүрийн тэр pain body episode гэж одоо үзэгдэлт тийм янз бүрийн тийм драма тийм золонд би чинь ингээд ямар нэг тийм өмнө нь байсан өвдөлтийн мэдрэмж сэтгэлийн хөдөлгөөний эрчим нэр хэлбэрээр одоо өвдөлт ингээд өөрөө чинь эрчим нэрийг энэ талбайд хадгалагдсан зүйлүүдийг одоо золонд би гэдэг тааш тийм. Тэгэхээр тэр зүйл ингээд амьдлаг учраас тэр юм ингээд байсагээл жоохон ингээд эрчимгүй болоод ирэхээр
гадны эрчмээс ингээд хоолдог учраас тэр хоолж байгаа байдлын одоо драма гэдэг тийм. Тэгээд золон би ингээд байсаж байгаа янз янзын аашны гарч ирнэ гэдэг чинь эмэгтэй хүмүүсийн аашны гарч ирнэ гэдэг шиг. Яг тэгж явах үед body episode, anger episode has just happened. Линкийн заавал. Линкийн дээр орсон шүү. You suddenly realize, oh, it happened again. Санийн ахад сонсоод. It's just happened. You suddenly realize, oh, it happened again. Матин гэдэг драма тэр золон би тэр янзын ааш цангийн уур уцаар тэгэл тийм янзын сэтгэлийн хөдөлгөөн дээр байсан. Одоо тэр хож хэв маяг тийм. Тэр ингээд золон би хоололт энэ юмуд чинь ингээд болсны дараахан бол одоо өөрт чинь тэр одоо цагтаа байх тэр төлөв байдал улам ингээд хөвшсөн үед бол тэрийг бол шууд таниад тэгээд хол ярьж байгаа. I predict if it hasn't happened to you yet, it will. A time comes, perhaps very soon, when in the middle of it, it already has taken you over, and you're shouting at someone, and in the middle of it, you realize what's going on. Тэгээд энэ одоо цагтаа байхдаа л хөвсөлч ингээд суудсан байх үед одоо та нар бүгдийн чинь тохиолдох байх гинэ ингээд яг тэр ингээд уур уцаар эрчим нэрг өөрөө чинь ингээд эзэмдэл ухамсаргын төлөвт оруулаад хин нэг рүү ингээд хасаал өдөөл хэрэлдэж магалдаал ингээд байх үед яг ингээд таньдаг гинэ яг тэр юм ингээд өөрөө чинь ингээд яг эзэмдэл авчиж байгаа тэр мөчт одоо яг ингээд чинь энэ байна гэж ингээд таньдаг. That you've been taken over. Тэг яг ингээд би эзлэгдэж байна. Энэ миний дотор байгаа энэ эго золон би юм намайг ингээд өдөртлөгийг минь ингээд булаад авчлаа гэдгийг ингээд яг мэддэг. By that you still may not be able to stop it. Гэтэ яг магадгүй та энэ яг болж байгаа юмыг бол зогсоож чадахгүй. Don't have to. Гэтэ заал зогсоох шаардлагагүй. But the awareness is there in the middle of it. Гэтэ яг энэ юм болж байгаа үед бол одоо анзаарах бол байгаа. And that may happen many times. Тэгээд энэ зүйл бол одоо өмнө нь бол их тохиолдох хааймэрхүү хэм маягууд. And then you may find the awareness is there just the moment it begins to arise. Тэгээд яг дунд үед өөрөө чинь ингээд эзлээд авах үед анзаардаг байсан бол дараа нь юу болох вэ гэхээр өөрт чинь ингээд анзаарга ингээд хөгжөөд ирэх үед дараа нь энэний дараа юу болдог вэ гэхээр яг энэ юм ингээд өөрөө чинь эзлээд авахаас өмнөх нь тэр мөчөд одоо the moment the anger pattern wants to come in, тэр яг тэр одоо уур хуцаар тэр хэв маяг өөрөө чинь яг ингээд барьж авах гээд ирэх үед тэр мөчөд нь ингээд таньдаг гинэ. the awareness is also already there. Тэр өөрөө чинь анзаарах бол ингээд яг тэр үед байж идэг. Now whether or not at this moment you can stop it, we don't know. Гэтэ яг тэр ингээд яг гарч иж явах үед та ингээд анзаарах чинь байж байгаа тэр зогсоод чадах уугүй юу гэдгийг бол сайн мэдэхгүй. And never stop it by suppressing it. Гэтэ хизээч ингээд тэр имийг ингээд заавал зогсоох гэж хүчээр оролдох бол хэрэггүй. You stop it simply by shining the light of awareness on it. Тэг яаж зогсоодог вэ гэхээр тэр юм руу ингээд ухамсарын гэрлийг тусгаж бол зогсоодог. That eventually stops it. Тэгж чадвал тэр бол ингээд ерөөдөө бол тэр имийг бол зогсоочдгоо. Тэгсээс хизээч ингээд хүчээр дарж тэрний эсрэг тэмцэж бол зогсоодог гинэ. So you can, and then at that, when there is presence is strong enough for that, then you actually begin to have a choice. Анзаарах чинь ингээд бүр илүү хүчтэй болоод ирэх үед бол өөрт чинь сонголт бол үүсдэг гинэ. Do I choose to engage in the same way through my pain body in this situation? Is that the Ямар сонголтын тухай ярьж байгаа нөхөр за би яг ингээд золон би гарч ирэл намайг өдөртөл би тэл ааш маш хөдлөл уурлал уцаарлал хүн амтнаар дайрал ингээд байх энэ сонголтыг би хийх үү эсвэл is this the best way of dealing with the situation? Ингэж байгаа нь одоо хамгийн сайн энэ уур уцаарынхаа асуудлыг учир шалтгааныг олох хамгийн сайн арга мөн үү биш үү? You may not literally ask yourself that question, but
гэдгийг та өөрөөсөө одоо асуудаг. Is implied in that state of awareness. You have a choice. You're no longer at the mercy of the old conditioned pattern. Тэгээд яадаг вэхээр яг анзаарга ингээ хүчсэн илүү ингээд хүчтэй болсон байхад бол тэр уур уцаараа тэр хэв маяг чинь өөрөө чинь ингээд дарамтлаад байхгүйгээр тэр юм юу гэж л хэлнэ үү тэг ингээ одоо тэр хүн руу юм шид тэгж одоо мохоо хэл гэж ингээ тушаасан болгонд нь бол хөдлөхгүйгээр тэр юмны одоо mercy гэж одоо тэр ивэлд нь байхгүйгээр тэр юмны л одоо тэр юм намайг одоо юу хий гэж тэрийг л хийхгүй байхаар тэр энэ хуучин хэв маяг энэ нөхцөлтэй байгаа энэ хэм маягуудыг одоо яах вэ? Ингээд байх уугүй юу гэдгийг бол өөрөө шийдэж болдог. And then it begins to dissipate. Тийм ч тэр энэ зүйл бол ингээд байхгүй болчдөг. Алгуур ингээд байхгүй болчдөг. Одоо байхгүй болоог ихлэлийн тавьж өгч байгаа. So I predict that this will happen, that presence more and more will come in at earlier stages, and then in the middle of it, and then at the beginning of it. Ингээд би ингээд зөв predict хийж байна. Ингээд зөв та нар зөв тохиолдох вэ гэдэг тааварлаж бол хэлж байгаа маа. Эхний ээлжинд бол ингээд ясна гэсэн шүү дээ. Ингээд хэдхэн 1 2 3 4 секундын өмнө бол ингээд хэдэн минут баг шууд дандаа ингээд тэр цаа ингээд 1 2 өдрийн дараа тэрийг мэддэг байсан бол тэр нь ингээд багассаар байгаа л 3 4 5 минут болоод дараа нь 2 3 секунд болоод дараа нь бүр ингээд өөртөө ч анзаарах хөгжүүд ирэх үед тэр юм чи яг гарч ирэх тэр мөчөд ингээд таниад тэгээ таньсан үедээ өөртөө чинь өөр ингээд сонголт хийж болох боломжтой болдог гэж энэ шатуудын тухай бол та нар яг иймэрхүү юмнууд болох байхаа гэж би бол одоо тааж байна гэж хэлж байгаа юм байна. But you need to cultivate or invite presence into your life in ordinary situations, in helpful situations, so that тэгээд тийм л учраас ингээд та энэ одоо цагтаа байх, энэ анзаарахтай байх, өөрийнхөө оршуудаа байх, энэ төлөв байдлаа өөртөө ингэж өөрөх хэрэгтэй, өөрж оруулах хэрэгтэй. Тэгэд энэ өөрж оруулж байгаа нь яаж юм хэрэг өдөр тутмынхаа амьдралд тэр юм ингэж байлгах дадлаа бол хэлж байгаа юм. it can be there in challenging situations. Тэгэд ингээд өдөр тутмын энгийн мөчүүдэд энийг өөрч ингэж өөртөө байлгаж байгаа нь яаж юм гэхээр яг ингээд өөр чинь challenge хийсэн мөч нөхцөл байдал үүссэн үед өөрчөнд сорьсон үед энэ юм ингээд хэрэглэх. Don't rely on challenging situations alone. Гэдэг ингээд зөвхөн амьдрал нэг өөрчн сорьсон энэ цаг мөчүүдэд зөвхөн битээ найдаарэ. That's not going to work. Ангол энэ чинь бол ажиллахгүй шүү. Invite it into your life in situations where it's easy. Энэний оронд яах вэ гэхээр ингээд тэр өөрхөө оршуудаа байгаа энэ анзаарахтай төлөв байдлаа амархан тийм нэг өөрчн сорьсон биш тийм. Ингээд бага хэмжээний өөрчн ингээд нэг айхтар сорьсон биш. Зөвхөн ингээд бага хэмжээний асуудлууд дээр энэ өөрхөө төлөв байдлыг бол өөртөө ингээд байлгах хэрэгтэй. Situations that lend themselves to presence. Nature, walking in nature. Тэр зам ингээд байгаль дээр байх үедээ бас энэ нэг тийм зөвхөн ингээд өөрчлөн сорьсон тэр мөчөд бол биш. Зүгээр энгийн амьдралын мөчүүдэд энэ одоо анзаарахтай байх төлөв байдлаар нэг өөртөө байлгах тэр тусмаа одоо ямар ч асуудалгүй байгаль дээр ингээд алхаж байгаа янз бүрийн ингээд байгалийн сайн сайхныг хараад явж байгаа тэр мөчүүд хүртэл энэ төлөв байдлаа ингээд өөртөө байлгах хэрэгтэй. Looking at the sky, or if you can't get out into nature, look at a flower. Харин ингээд та байгальд алхаж чадахгүй гэж хэлвэл зүгээр л ингээд та цэцэг хүртэл ингээд харж болно. Өөрөх нь нэг хажууд нь байгаа ширээн дээр нэг баглаа цэцэг усан дотор сэтгэнтэй байна гэдэг тэрлөө хараад заагаад. Just for half a minute. Тэгээд цэцэг рүү харахтаа ингээд 30 секунд ч юм уу 1 минут ч юм уу. And not just look. While you look at a flower, and this is just one example, could be anything natural. Тэгээд хүн одоо харах биш. You look at a flower, you're not only aware of what it is you're looking at, the sense perception. Хүн одоо харж байгаа юм чи юу вэ гэдэг дээр төвлөрөх биш.
Эсвэл одоо тэр цэцгнээс гарч байгаа гой сайхан үнэр дээр төлрөх биш. You don't need to label the name Ямар нэг энэ юмнууд дээр ямар нэгэн шошго тэмдэг өгөх биш. of the flower is irrelevant. All that you don't need for this. You look at a flower, you can not only see whatever it is that you see with your visual sense, your sight, but there's more to the flower than what you see. Юуг ингээд харж яана гэхээр ингээд зүгээр цэцэг эсвэл одоо цэцгээс өөр юу ч байдیں۔ Ямар нэг юм ингээд харахтаа ингээд ямар нэг шошго тэмдэг одоо олж өгөх дээр нь тавих наах биш. Зүгээр энэ цэцэг гэгдэж байгаа зүйл энэ ойлголтуудын цаана байгаа. Тэрнээс илүү гүн гүнзгий утга учиртай тэр зүйл. With your visual sense. Одоо зөвхөн одоо харах үзэх тэр мэдрэмжийн төвшөнд байгаа зүйлээс илүү гүн гүнзгий. And that is an alive presence. Зүйлвэл энэ бол амьд оршихуй юм аа. Одоо цэцэг тэр ингээ байж байгаа амьд оршихуй тэр live presence. Very hard to talk about it. Тэгээ энийг ингээд ярина гэдэг бол маш хүнд хэцүү зүйл. Remember I believe I quoted it the other day, from the saying from Saint-Exupéry, all that is essential is invisible to the eye. Үнэн би нэг ярьжсэн. Saint гэж билам хүн Exupéry гэдэг хүний хэлжсэнээр бол all that is essential is invisible to eye. Одоо бүхэл тухайн юмны гол утга учир гол юмнууд нь нүдэнд бол харагддаггүй маа гэж хэлсэн гинэ. What is all that is essential is invisible to the eye. So although the flower is beautiful, within the flower there's hiding a presence. Цэцэг рүү хараад бол цэцэг мэдээж ингээд маш үзэсгэлэнтэй гоё харагдаж байгаа. Гэтэ энэ хүний хэлсэн шиг тийм ээ. Зөвхөн ингээд нүдэнд харагдаж байгаа тухайн юмны гол мөн чанар, тулгуур мөн чанар юмнууд бол нүдэнд харагддаг маа гэдэг шиг цэцэг өөрөө юу ингээд нууж байна гэхээр оршихуу ингээд цэцэг ингээд нууж байгаа юм шигээр тэр ингээд нүдэнд үзэгдэхгүй юм шигээр. The eye, the flower has a presence there. It is. Цэцэг бол ингээд өөрийн тийм оршин байгаа тийм оршихуйтай presence. Одоо цагтыг оршиж байгаа тэр цэцэг гэхлээр тухайн юм ингээд цэцэг хэлбэрээр оршиж байгаа тэр юм зөвөр бидний нүдэнд гой сайхан цэцэг гэж харагдаж байгаа боловч нүдний харж чадахгүй байгаа тэр цэцгийн оршихууны талаар ярьчлаа. It's not by accident that in many spiritual traditions flowers are sacred symbols. Тэр энэ олон сүнслэг уламжлалын замууд дээр цэцгийг ингээд их тийм sacred symbol гэхээр юу гэж орчуулах вэ? History. Чандын гэх үү? Одоо чандын тэр бэлэгдэл зүү. Чандын юмнуудыг бэлэгдэл болгодог байсан нь одоо зөвхөн нэг тийм тохиоллын чанартай бол биш байсан гэнэ. Symbols. In Buddhism, for example, and other traditions, certain. Тэгээд Buddhism босоод энэ уламжлалууд дээр бол ингээд цэцгийг бол ингээд чандын зүйлсүүдийг бэлэгдэл болгож хэрэглэдэг. Flowers are sacred symbols. The mandala itself, the sacred mandala paintings, they're basically many of them are based on flower design. Жишээ нь одоо мандала эдгэрх бол яг цэцгийн хэлбэрээр зурагдсан байдаг. Flowers are naturally occurring mandalas. Тэгээд цэцэг бол ингээд байгаль дээр ингээд гарч үүсэн бий болсон одоо мандала байдаг. And so there is what is essential about the flower. Yes, there is the external beauty, but the real meaning of цэцэг бол ингээд гайхамшигтай сайхан зүйл одоо гадаргуун төвшөндөө гэхдээ ингээд яг жинхэнэ утга учир нь ингээд юу вэ гэхээр beauty is there is an inner essence there, but you cannot sense that when you are looking at the flower through the screen of conceptualization. Тэр цэцгийн гадаргуугаас хараад байгаа тэр үцгэлэн нь бол тэр дотор нь байгаа гинэ.
So you have to drop the screen of conceptualization, which is thought. Тэрийг харахын тулд та ингээд өөрхөө тэр үзэл ойлголт бодол концептийн тэр screen гэж одоо тэр фильмээ одоо байхгүй болох хэрэгтэй. And look at the flower and give it a little bit of time. Цэцгэрөө хараад тэг жоохон нэг баг зэрэг хугацаа өгнө өөртөө. And then you begin to sense something, but where do you sense that? Ямар нэг юм мэдэрч эхэлнэ гинэ. Тэг яг энэ тэр цаа зүйлийг хаана байна вэ гэхээр You sense it in yourself. яг энэ өөрөө чинь дотор байдаг. What is it that you sense in yourself when you look at the flower? Цэцгэрөө харж байхад өөрт чинь мэдрэгдэж байгаа тэр өөр чинь дотор ингэ мэдрэгдэж байгаа юм яг юу вэ? It's both in the flower and in you. Тэр юм бол яг адилхан нөгөө цэцэгт байгаа бас надад байгаа зүйл гэнэ. It is the essence, the animating consciousness. Тэгээ энэ бол ингээд тэр мөн чанар нэ тэр цэцгийн мөн чанар нь тэр animating consciousness гэхээр тэр зүйлийг амьдлаг болгож байгаа ухамсар гэх юм уу. Тэр цэцгийг одоо амьдруулж байгаа тийм ээ. Цэцэг өөрөө өөрийгөө л амьдруулаагүй. Гэтэ ямар нэг юм бол тэрийг амьдруулаад байгаа тэр амьдлаг ухамсар. Animating consciousness behind this manifestation of this beautiful manifestation of form. Тэр ухамсар хаана байна гэхээр энэ тэр амьдлаг ухамсар тэр цэцгийг хэлбэржүүлсэн юм аа. Manifestation of form гэхэд ямар нэг хэлбэрээр тэр одоо бидний таниад beautiful гэж таниад байгаа их сайхан гоё сайхан үзэсгэлэнтэй гэж таниад байгаа зүйл одоо хэлбэрчсэн юм аа. Тэр ухамсар тэгээд тэр ухамсарын хэлбэр болж хэлбэрчсэн илэрсэн тэр төрсийг одоо бид нар л зөвхөн л харж байгаа. Гэтэ яг тэрний цаана байгаа яг гоо үзэсгэлэн нь бол тэрний тэр амьдлаг ухамсарт нь бол байгаа. There is beyond the form, we could call it the animating spirit. Дүрс хэлбэрийн цаана байгаа тэр зүйлийг бол бас animating spirit боёо тэр имийг амьдруулж байгаа сүнс нь бас гэж хэлж болно. Сүнслэг мөн чанар нь гэж хэлж болно. And that is the same animating spirit which is consciousness that is in you. Тэр нь бол яг л одоо өөрөө чинь амьдруулж байгаа тэр амьдлаг сүнс боёо ухамсар таны дотор бас байгаа. When you have access to it in yourself, you can sense it there but тэр өөрийнхөө дотор байгаа тэр ухамсарт ингээд хандаж чадвал тэг яг юуг мэдэрч чадах вэ гэхээр giving complete attention, for example, to a flower can be very helpful in deepening the access you have to it in yourself. Тэгээд ингээд зөвхөн ингээд ямар нэгэн рүү хараад одоо чинцгөө яриад байгаа шүү дээ ингээд тоосхыг ингээд хараад лсэн чинь өмнө нь хараагүй шүү дээ янз бүрийн зүйл юм олж харсан гэдэгтэй адилхан яг тэрийг яриад байна. Тэгэхээр энэ өөрчлөн тэр дотор байгаа өөрчлөн амьдлаг ухамсартай сүнслэг тэр мөн чанартай та ингээд хандахын тулд ингээд цэцгэрүүл харж байгаа маа гэж байна. Яг цэцгэр хараад байна гэхээр яг тэр өөрчлөн танихад дотор байгаа тэр өөрчлөн амьдруулаад байгаа тэр ухамсар яг сүнс тэр яг энэ цэцгийн тус байгаа. Тэрийг ингээд мэдхийн тулд цэцгэрүүл харж байгаа юм биш. Access to it in yourself, you can sense it there but giving complete attention for яг бүрэн төлөрлөө өгөх хэрэгтэй. Тэр цэцгэнд одоо чинцгөө яриад байсан шүү дээ ингээд яг тэрийг ингээд харахтаа өөрөөр тэр ойлголт бодол тэр нэршиш ашиг юу гэдэг бүх юм ингээд байхгүй болоод ямар нэг юм ингээд ямар ч одоо тодорхойлолт өгнөлтгүйгээр ингээд яг байгаар ингээд харахаар одоо энэ юмыг харддаг гэсэн тэ ингээд анх удаа харж байгаа юм шиг тэр ингээд цэцгөл яг яриадсэн шүү дээ анх удаа харж байгаа юм шиг тэр юмыг ингээд би өмнө зүгээр л өөрийгөө тоосгоо ингээд нэрлэлсэн тэр л одоо ойлголтын түвшинд байсан учраас тэр миний ойлголт намайг одоо тэр тоосгыг ахиж харах хизээж харуулаагүй тийм. Гэтэ энэ юм одоо ингээд явуулсан дараа хахад ингээд яг тоосгыг байгаар ингээд харахаар маш их зүйлийг мэдээг орхисон байсан гэдгийг одоо мэдсэн гэдэг шиг яг тэрнтэй адилхан юм яригдаад байгаа. Тэгтээ яг ямар нэг юм руу ингээд харахтаа бүрэн тэрний тухай бодох биш ингээд яг бүрэн тэр харж байгаа юмдаа
төлрөл анхаарлаа өгөх үед энэ юмыг одоо анзаарч байна. For example, to a flower can be very helpful in deepening the access you have to it in yourself. Тэгэд ингээд гүн төлрөлөө өгч байгаа энэ дадлагууд яаж юунд тусалдаг вэ гэхээр өөр чинь тэр гүнд байгаа өөр чинь амьдлаг байлгаж байгаа тэр ухамсар сүнсний түвшинд хандахын тулд тэрэнд одоо access гэхээр одоо авдар төгчтэй бол авдрын дотор байгаа юунд би access хийж чадахгүй тий хандаж чадахгүй тэрэнд хүрч чадахгүй гэдэгтэй адилхан. Яг тэр өөрхөө тэр ухамсарын юмнуудад ингээд хүрэхийн тулд ямар нэг юм дээр ингээд маш сайн төлөрч байгаа нь өөрт чинь дадлагын чанартай юм болно л гэж байна. In deepening the access you have to it in yourself, so the flower can teach you. The deepening гэхээр яг зөвхөн хандаж болно тийм. Одоо авдраа ингээд төлхөрөөр нээгээд авдрын дотор юу вэ гэдэг ингээд харж болно. Тэгэхээр deepening гэхээр бүр гүн рүү нэвтрэхийн тухай яриад байна. Өөрөөр зөвлөг мөн чанарын одоо гүнд нь нэвтрэх тэр хичээл сургуультад чинь цэцэг бол хийлгэж байдаг гэж. You deepening the access you have to it in yourself, so the flower can teach you stillness. Ингээд цэцгэрээ хараад ингээд бүрэн төлөрлөө өгч байгаа нь яаж байгаа юм гэхээр цэцэг бол ингээд өөрт чинь цааж байгаа юм байна. Цааж байгаа гинэ. Юу цааж байгаа гэхээр stillness боёо аниргүй намгүй тэр зүйлүүдийг бол цэцэг бол цааж өгч байгаа өөрт чинь. Because the flower is very still. Яа тэгэхээр цэцэг бол ингээд маш чимээгүй аниргүй хөдөлгөөнгүй байдаг. And teach you other things that because stillness is only one particular. Тэр цэцэг бас ингээд босод юмнуудыг заадаг. Яа тэгэхээр A signpost that we use to speak. Signpost гэхээр ингээд шашгуудын тухай тийм ямар нэг юмн дээр цаасан дээр ямар нэг бичээ тэрийг нэрлэлцэх тухай. Тэгээд цэцэг юу зааж гэнэ гэхээр ямар нэг юмд шашгууд тэмдэг өгөхгүй байх тухай заадаг. Speak of it. So you sense the essence of the flower, which is sacred. And you can sense the essence of yourself, which is sacred. And you can somehow sense. Тэгээд энэ sense the essence гэхээр тэр чамдын юмнуудыг яриад та essence sacred гэхээр ингээд монголоор одоо юу гэж би хараад. Ариун юм биш үү? Sacred гэж ариун гэж орчуулж байгаа юм гэвэл. Тэгээд өөрийн дотор байгаа тэр цэвэр ариун гэх юм уу одоо чамдын тэр хэлбэрээс тусдаа ингээд тэр байгаа мөн чанарын тухай. Тэгээд өөрт чинь энэ зүйл байгаа гэдэг чинь цэцэг бол зааж өгт юм байна. That the essence of the flower and the essence of yourself are one and the same. Тэгээд цэцэг нь байгаа тэр мөн чанар өөрт чинь байгаа өөрийн чинь мөн чанар бол эсвэл нэг зүйлээ. And that is the recognition of oneness. Тэгээд энэ маань юу вэ гэхээр одоо нэгдмэл мөн чанараа одоо таних тухай. Which is all the ancient mystics and so on have spoken about. Тэгээд энэ зүйл юу гэхээр бүхэл одоо эртний багш нар тийм сургууль альцсан бүхэл хүмүүс энэ тухай ярьсан байдаг. Oneness боёо одоо нэгдмэл мөн чанар, нэг мөн чанар чанарын тухай ярьсан байдаг. This and that is just what you love it. Basically, that means. Тэгээд энэ бол өөрөөсөө тахингed. That is what love is. Тэгээд энэ мэдэрч байгаа зүйл чинь бол ерөөсөө хайр юм аа. Basically ерөөсөө үндсэндээ энэ бол одоо хайр юм. You recognize yourself in the other. It doesn't have to be. Тэгээд юу гэсэн үг вэ? You recognize yourself in other гэхээр та өөрийгөө бусдаас олж харахыг хэлж байна. Талыгийн энэ хайр гэж үг нь ямар утгатай гэхээр зарим үгнүүд бол ингээд зөвөр ингээд төлөөлөл болоод энэ багшийн одоо сургаал дээр явж идэг. Тэрний нэг жишээ нь бол энэ хайр, love гэдэг үг. Тэгээд энэ love гэдэг үгийг ямар утгаар хэрэглэж байна гэхээр өөрийгөө бусдаас олж харж таних
одоо өөрөөсөө бусад зүйлсийг хараад өөрийгөө байна гэж таних гэсэн үг юм уу? Be another human being, or it's beautiful when you recognize yourself in another human being, but you also recognize yourself in nature. Тэгээд өөрийгөө бас ингээд бусад хүмүүсээс ингээд хараад өөрийгөө таньж дээ. Өөрийгөө олж харж байна. Бусад хүмүүсээс өөрийгөө олж харж байна. Энэ бол бусад хүмүүсээс тийм. Гэхдээ өөрийгөө байглаас бас олж харддаг. Тэгээд цэцгэр хараад байна. So this is important because that brings, so allow nature to teach you still. Тэгээд энэ бол чухал юм аа. Байгалыг өөртөө ингэж уриалж оруулж ирж байгаа нь яаж юм гэхээр ингээд байгаль юу өөрчн зааж өгөх үгээр тэр stillness буюу энерги амрамглан тэр хөдөлгөөнгүй тэр чимээгүй энерги гэж юу вэ гэдгийг бол байгаль бол зааж өгөх юм аа гэдгээрээ их чухал байдаг. Stillness. Now nature of course embodies a completely different degree of consciousness from yours. Тэр байгаль бол ингээд байгалийн хувьд бол ярихад бол одоо degree of consciousness гэхээр ухамсарын төвшнийхээ байдлаар бол байгаль шал өөр төвшин байдаг. Өөр чинь тэр дотоод ухамсарын төвшөнтэй харьцуулж ярих юм бол байгалийн одоо цаана байгаа тэр ухамсар бол өөр төвшний зүйл байдаг. I will now make a mystical statement. За би одоо нэг тийм mystical гэхээр clarity. Ичдийн ноцлог ичдийн нэг тийм тонхоглол одоо хэлье гинэ. You don't have to believe it. Та энд бол ихтэй даш шаардлагагүй. The flower loves it when you give it attention. Тэгээд тэрний юу гэхээр энэ цэцгэнд ингээд цэцэг рүү хараад анхаарлаа өгөхөд цэцэг бол тэрэнд их дуртай байдаг гинэ. Because you add something enormous to the flower by giving. Тэг яагаад тэгэхээр та тэр цэцгэнд маш их хэмжээний зүйл өгж байгаа гинэ. Тэг яаж өгж байгаа гэхээр Giving it attention. Цэцгэнд ингээд ухамсар анхаарлаа өгөх үед та яаж юм гэхээр цэцгэн дээр одоо маш их хэмжээний зүйлийг ингээд өгж байгаа маа одоо нэмж өгж байгаа маа гэж байна. The flower is not aware of its own beauty. It just Тэгээд яа тэгэхээр ингээд цэцэг бол өөрхөө тэр үсгэлэнг бол мэдхгүй харж чадахгүй байгаа гинэ. Яа тэгэхээр нүд байхгүй. Над бол нүд байгаа тийм. Цэцгэнд бол нүд бол байхгүй учраас тэр өөргөө хийж тийм гоё үсгэлэнтэй гэж бол харж чадахгүй байгаа учраас гинэ. just is. Зүгээр л байгаараа л байгаа. And when you unite your consciousness with the Тэгээд та өөрхөө ухамсарыг цэцгийн ухамсартай нэгдүүлэх үед flower, through you, because there's ultimately you're not the separateness that we see in the physical isn't нэгдүүлэх үед гэснээр тэгээ та ойлгохгүй ч магадгүй гэхдээ энэ бидний цэцэг тэгээ би гэдэг ингээд тусдаа зүйл гэж ингээд физик төвшөндөө ингээд бодоод тоо зүйл not really there. бол яг тэнд бол багхгүй ухамсарын төвшөндөө. Through you, the flower gets a glimpse of self-recognition. Тэгээ танаар дамжуулаад цэцэг одоо өөрийгөө таньж ингэж харах боломж өгөгдөж байгаа юм байна. Цэцэг рүү харж байгаа нь яаж юм гэхээр цэцгийг одоо ингээд өөрхөө энэ гоо үзэсгэлэнг хараач гээд ингээд өөрт нь харуулж байгаа тэр боломж нь юм байна. Recognition. Self recognition glimpse of цэцэг чи яг өөрөө юу вэ гэдгээ мэдэх тэр боломж зөвхөн нэг тэр ингээд нэг хараад өнгөрөх боломж л өгж байгаа юм байна цэцгэнд. The flower recognizes itself. Тэгээд тэгсдэрэ цэцэг бол өөрийгөө таньж байгаа гинэ. Нөгөө би чи ийм байсан биш үү гэж. Та гэрэл сайн. So when nature is waiting for you to recognize it and what тэгээд ингээд өмнөөс штэ байгалийн ухамсар бол бидний ухамсараас бол илүү ингээд өөр зэрэглэлийн өөр төвшний зүйл байдаг гэж ярьж байна тийм. Тэгээд байгалыг ингээд харах нь яаж юм гэхээр байгаль өөрөө чинь ингээд хүлээж байгаа гинэ. Яагаад хүлээж байгаа гэхээр байгаль өөрийгөө өөрөөр чинь дамжуулаад өөрийгөө
мэдэрч танихыг одоо хүлээж байгаа гэж байна. Nature alone is also involved in, it is part of the evolving universe. Тэгээд тэгэхээр байгаль бол ингээд энэ ертөнцийн хөгжлийн нэг хэсэг учраас that is becoming more conscious. тэгээд энэ хөгжлийн юу гэхээр улам илүү ингээд ухамсартай болох хөгжлийн нэг хэсэг юм гэдгийг хувьд өөрийгөө одоо таних хэрэгцээтэй зүйл гэж л байна. And humans are an essential part of that on this planet. So тэгээд хүн энэ хөгжлийн хажуугаар нь орж ирж ингэж нэг чухал хэсэг нь болж орж ирж байгаа гинэ энэ дэлхий дээр. when a human becomes conscious of nature, тэгээд хүн ингээд байгаль гэж яг юу вэ гэдгийг ингээд ухамсарлах үед the nature through the human becomes conscious of its яг яаж анхэр байгаль хүнээр дамжуулаад хүргээ ухамсарлах юм гинэ. self, and it's an amazing process. Тэгэд энэ нутгаараа бол энэ бол маш гайхамшигтай процесс. Энэ ухамсарын хөгжлийн процесс. Whether or not this is true, it's тэгэд энэ зүйл үнэн юм уу худлаа юм уу та өмнө хэлсэн шүү дээ. Энд итгээд ах шаардлагагүй. Тэгээ энэ үнэн ч байж болно, худлаач байж болно. You have to kind of find out for yourself. Тэгээ тийм ч бас та өөрөө л одоо энэ миний яриад байгаа зүйлүүдийг өөрөө л одоо олж мэдэх хэрэгтэй хаа. By being more attentive in Яаж олж мэдхүүхээр илүү гэдэг энэ юмнартай ингээд оролцоотойгоор in nature, байгальтай илүү ойрхон байх байдлаараа та одоо энэ зүйлийг олж таньж мэдчих болно. and honoring what's there. Тэг яг тэнд юу байна вэ гэдгийг одоо honoring гэхээр одоо хүндэлж байгаа зүйлийг нь таньж байгаа гэдгийг одоо хүлээн зөвшөөрч. Giving honor хүндэтгэл байгальд хүндэтгэл үзүүлж байгаагаар. And as much as possible, relate to nature without the screen of knowledge. Тэгэхдээ та юу яах хэрэгтэй гэхээр ямар нэг тэр мэдлэг ойлголтын торгуугаар холбогдох хэрэгтэй байгальтай. When you need it, it's fine. If a child Энэ мэдлгүүд бол байх хэрэгтэй үед бол хэрэгтэй. asks you, what's the name of this flower? Эсвэл одоо таны хүүхэд энэ юу юм бэ гэдээ асуувал та тэрийг бас ямар нэг ойлголт нэршлэр одоо хэлэх хэрэгтэй байхаа. Тийм цэцэг юу гэж хэлдэм бэ гэдээ асуувал та ямар нэг нэр ойлголтол хэлэх хэрэгтэй. You tell the child what the name is, but hopefully you don't say, this is a rose. Гэтэ хэлэхдээ та би бол найдаж байна та ингээд зөвхөн гэж энэ бол сарнаа гэд хэлчихгүй байхаа гэдэгт бол итгэж найдаж байна. Hopefully you say to the child, it's called a rose. There's a Та юу гэж хэлэх байх гэж би найдаж байна гэхээр энийг сарнаа гэж одоо хүмүүс дууддсан юм аа гэж хэлэх нь илүү хүүхдэд илүү гинэ. Энийг зөвхөн сарнаа гэдэг хэлжүүл хүүхдэд чинь бас ингээд шууд утгаар нь ойлгож шүү дээ. Энэ юмыг сарнаа гэдэг юм байна гэд. Тэрнээс арай өөр юу гэж тухайн хүүхдэд ойлгуулж болох вэ гэхээр хүмүүс энийг одоо сарнаа гэж одоо нэр өгсөн юм аа ч гэдэг юм дууддаг юм аа гэдэг утгаар нь хэлэх байхаа гэж найдаж байна. There's a very big difference between saying Тэг ингэж хэлж байгаа хоёр ялгаа нь бол их том байдаг. this is a rose, because that would be saying to the child that this concept is what it is, that the sound rose. Тэгэхээр ингэж энэ бол одоо сарнаа юм аа гэж хэлж байгаа. Энэ бол одоо ойлголт юм аа гэж хүүхдэд ойлгуулж байгаа. Is that? No, it's only a name. Гэхдээ энэ бол ойлголт биш зүгээр л энэ бол зөвхөн нэр. The name of it is rose. And so to prevent the child from getting lost in concepts at an early age, Ингээд хүүхдийг ингээд аль эртнээс ингээд ямар нэг үг ойлголтын төвшөнд төөрүүлчихгүй байхын тулд always, once you've taught a word, always bring the child back to the actual experience of it, so that the child does not төөрүүлчихгүй байхын тулд заавал нэг тийм хүүхдүүд нэг тийм цэцэг гэж яг юу вэ гэдгийг нь өөрт нь мэдрүүлсэн нэг тийм
туршилт дадлагын чанартай юмнуудыг бас одоо өгөх хэрэгтэй тэр хүүхдэд. Come to the misperception that the name of the flower is the flower. There's a depth to the flower that gets totally covered up when Тэр сарна гэдэг бол зөвхөн нэрхтэд энэ нэрний доор бол маш гүндээ бол энэ гүндээ гэдэг юмнуудыг бол энэ нэр ойлголтол ингээд хааж таглаад байгаа. you mistake the name for the flower. Хэзээ тагалж чинь гэхээр ингээд цэцгийг ингээд зүгээр л нэг нэрээр ингээд тэгж хэлж байгаа хүүхдэд юу гэж ойлгох вэ гэхээр энэ цэцгийг зүгээр л нэр юм а гэдгээр л ойлгуулчих алдаа хийх боломжтой учраас. So that's why when you truly want to see it, you have to remove the mental label and you can. Тийм учраас одоо яг үнэхээр та юуг цэцэг гэж юу вэ гэдгийг хармаар байвал үнэхээр яг юу вэ гэдгийг үнэхээр хармаар байвал өөрхөө энэ оюуны түвшинд байгаа энэ шашиг тэмдэг нэрсүүдээ ойлголтуудаа авч хайх хэрэгтэй. You can only do that by being present. Хизээ тэгж чадах гэхээр та зөвхөн одоо цагтаа байж иж бол ингэж чадна. The alertness rises. Таны анзаарга өндөрсөн үед and then you communicate, you relate to the flower. Та цэцэгтэй харилцах, тэрнтэй хамаатай гэдгээ ойлгох. Without the screen of concepts. Ямар нэг ойлголт бодлын тэр хан өшиггүйгээр та цэцэгтэй хамаатай гэдгээ мэдэх. So this was something to do with presence. This part of the answer, although I went some distance away from the answer of anger arising and catching it. So за тэгээд энэ ярьсан юмуд бол энэ шуурын одоо цагтаа холбоотой зүйлүүд байсан. Гэхдээ яг энэ хүний асуусан юмудаас л жоохон нэг олж шиг л боллоо гэх шиг боллоо. Гэхдээ энэ асуултын нэг хэсэг бол байсан юм аа. The answer of anger arising and catching it. So it's vital to generate presence in normal life, in nature, and so. Тэгээ энэ дадлаг туршлагын энэ зүйлүүд бол энэ өөрийгөө уурд алдахгүй байхын тулд одоо цагтаа байх тэр дадлаг тэр яг одоо цагтаа орших гэдгийг яг юу вэ гэдгийг мэдхийн тулд хийх хэрэгтэй. Энэ дадлаг туршлагын юмнуудын тухай хэлж байгаа юм байна. So that it's there when the pain body arrives. Тэгээд энэ юмудаа ингээд зэхэд бэлдээд ингээ яаж оршихудаа одоо цагтаа байх энэ юмудаа урьдчилаад бэлдээд мэдсэн байхад бол дараа ингээд золонд би эсвэл уур ингээд өрчин төрж ургаж гарах үед өөр бол бэлэн байх юм байна. This за ингээд усч байна. Жавэн усууйта. За таад ярилцаарай. За гэрэл сайн уу? Сайн. Хүүхдээ гаргангаа ярьж санаатай. За хэдүүлээ тэгвэл яах вэ? Цаашаа орчуулга хий явах уу? Жоо ярих юм уу? Ямар